За ОН болон ОН гэсэн энэ хоёр хэрчмүүд хоорондоо тэнцүү. За тэгээ энд нь 90 градус байгаа. Энд нь 90 градус гэж өгчээ. За тойргийн төвөөс ижил зайд аслагдсан хөвчүүд хоорондоо тэнцүү байдаг гэсэн дүрмийн дагуу AB гэсэн хөвч бол CD гэсэн хөвчтэйгээ тэнцүү байна. За AB гэдэг нь болохоор 6x дээр нэмэх нь 2 гэдэг өгсөн байгаа. CD нь болохоор 4x дээр нэмэх нь 10 гэж өгсөн. За эндээс x дээр дээш нь оруулаад x хүн дээш нь оруулах юм бол 2x тэнцүү 8 гэж гарч ирнэ. Эндээс x тэнцүү 4 болно. За энэ олсон 4 гэдэг юм аа. Энд орлуулчих. За нөгөөдөгт нь орлуулсан ч болно. За ингээ орлуулах юм бол тэр хоёр номын хэмжээ болохоор 6 4 хөвчлээд 24 26 гэж гарч ирнэ. За энэ номын урт бол 26 байх нэ. За ингээд татвал энд нэг гурвалжин үүсэж байна. Радиусууд тэнцүү учраас адил хажууд гурвалжин болно. За тэгээд эмзэг дээр 90 градус байгаа учраас адил хажууд гурвалжны өндөр. Адил хажууд гурвалжны өндөр гэдэг нь медиантайгаа давхцсан гэдгээс энэ урт бол 13 гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл 26-га 2-т байгаад. За бид нэр ОМ-ийн уртыг мэдж байгаа. ОМ бол 8 гэж өгсөн. За тэгээ энд нэг жижигхэн тэгшүүнсд гурвалжин байна. Энэ тэгшүүнсд гурвалжин дээр Пифагорын теорем бичих юм бол 8-ийн квадрат дээр нэмэх нь 13-ийн квадрат тэнцүү ОА-гийн квадрат гэж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл радиусын квадрат. За 64 дээр нэмэх нь 13-ийн квадрат бол 169 байна. Тэнцүү ОА-гийн квадрат. За энэ хоёр нийлэхээр 233 болох нь. Эндээс ОА гэдэг бол язгуурын дор 233. Бидний олох гэдэг радиус гэсэн үг.